Гэхдээ яг үндэ энэ хүн хин бэ? Гэхдээ та бодоод үзтээ дэлхийн бүх твүүд ийм мэдээлэл хийгээд байгаа штэ. Ухаан хаалгыг унгана гэдгийг энэ хүн яаж урьдчилан мэдсэн байж болох вэ? Заримдаа сүнслэг биетүүд камер дээр тусгахна гэж байх уу? Утсан эрдэмтэн болгон амиа алдахаар ч энэ магадгүй хараагцсан газар гэгддэг нь үү? Ойн гүнд хинч мэдгүй шат. Алгын газар зогсчихсон танихгүй нэг эмэгтэй. Хоорой цулд гинэт гарч ирсэн гэлзэн металл тулгуур. Эдгээр нь зүгээр нэг домог биш. Бодит ертөнцид болсон. Бодит хүмүүст харагдсан. Бодит зурагт тусгасан. Гэвч хинч тайлбарлаж чадаагүй. Шинжлэх ухаан хүртэл үүнийг тайлж чадаагүй эдгээр очоод бүтүүлгийн ард яг үндэ юу нугдаж байсан бэ? За hi guys, Temko-ын дараагийн юмштай тавтамрал. За энэ удаагийн дугаарда би та бүхэнд юу бэлдсэн бэ гэхээр шинжлэх ухаан хүртэл тайлбарлаж чадаагүй 9 одоо хачирхалтай нууцуудын талаар мэдэж авах болно. За тэгээд энэхүү дугаар маань миний өмнө оруулсан дугаараас илүү сонирхолтой дугаар байх болов уу гэсэн итгэл төрж байна. Та бүхэн бичлэг хийхээс өмнө лайк дараагүй, сабо дараагүй дэмжиж битэн мартаарай. Намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Хамтаа бичлэгэндээ орцгоё. Энэ удаагийн дугаартай маань SEO хамтран ажиллаж байна. Хэрвээ та хөнгөн сэрүүн эрүүл сонголтыг хайж байгаа бол би танд SEO-д худалдаалагдаж буй Real Smoothie-г танилцуулж байна. Энэ бол 100% жимсээр бэлтгэгдсэн, нэмэлт одоо өнгө бодог байхгүй жинхэнэ смути. Ердөө 1 минутын дотор бэлэн болчихдог учраас шинэхнэр нь уух боломжтой. Нийт 3 төрөл бөгөөд бүгд ижил үнэтэй 8900. Өдөрт минь фреш мэдрэмж, хөнгөн хэрэглээнд төс тохирох энэхүү смути зөвхөн SEO-гийн 10 салбараар. За тэгэхээр хинч тайлж чадаагүй хачирхалтай баримт, нэгтгэх баримт. Америк нэгдсэн улсын аврах одоо албанд ажилтны нэгэн одоо мөрдөгч интернет дээр нэгэн аимшигтай одоо мэдээлэл хийсэн юм байна. Тэрээр болохоор ажлын явцад хэдэд удаа одоо ойд дунд байгаа нэгэн одоо ганцаардсан тийм нэг шатыг олж ол таарлцсан гэдэг юм байна. Шатныхын нэрийн тойронд болохоор ямар ч байшин байхгүй, бүр ямар ч хашаа, ямар ч одоо хин нэгэн байсан гэсэн уулмөр бол байхгүй. Зүгээр л ганцхан юм шатл байсан гинэ. Энэ нь болохоор зүгээр санамсаргүй мэт эсвэл одоо ямар нэгэн байшин байж байгаад нуурж унаа шатны үлдсэн мэт бол харагдаж байгаа юм байна. Мөрдөгч хэндээ болохоор дараанараас асуусан чинь бол санаа зовоолтгүй гэсэн хариулт хэлсэн. Гэтэл болохоор дараагуудаа асуусан чинь тэр шатнд хизээж битгий ойртойроо гэж бүр хатуу одоо захирч хэлсэн юм байна. Энэхүү нийтлэл нь болохоор интернет бүр дэлбэртэл тархсны дараа Америк нэгдсэн улсаас гадна Бразил, Португал, Филиппин зэрэг орнууд нь яг адилхан мэдээлэл бол хийсэн. Германы ойн цэнгэлэхэд хаг ургасан хуучин шат олдсон мөн интернетэд бас дахин вайрлуулсан. Тэгэд хүмүүсүүд нэг одоо сонирхолтой зүйл төрсөн болохоор яагаад энэ шатнууд нэг ойн гүнд ингэж байгаад байгаа юм болоо гэсэн асуулт байсан. Хамгийн логик тайлбар нь болохоор эрт үеийн тосхны үлдэгдэл байшин нурж унаад зөвхөн одоо шатны үлдсэн гэсэн уул магадлал юм байна. Гэвч асуудал нь болохоор тэдгээр шатнууд нь эргэн тойронд бол ямар ч одоо хин нэгэн байсан гэсэн уулмар бол байхгүйсэн. Зарим нь болохоор бүр ан агнуурын одоо харуул байсан байж магадгүй гэж бол хэлдэг юм байна. Харин бусд нь болохоор бүр аимшигтай онол дэвшүүлсэн юм байна. Шүний одоо шүтлэхийн газар өөр хэмжээст орчны хаалга эсвэл бүр там руу одоо орох замын эхлэл байж магадгүй гэж бол үздэг юм байна. Гэхдээ нотлохоо бол хангалтгүй, зураг бол байхгүй. Энэхүү зүйлийн тайлбар нь болохоор одоо хүртэл тайлбар нь олдоогүй маргаантай хэвээр байгаа юм байна. Гэхдээ та бодоод үзтээ дэлхийн бүх твүүд ийм мэдээлэл хийгээд байгаа штэ. Эдгээр нь зүгээр нэг санамсаргүй тохиолдол биш юм шүү. Та ойн гүнд явж байгаа чи ийм шаттаа тарах юм бол шат руу орох юм уу, шатны дээр наврах байсан уу? Яа, надад бол аюул эвгүй л. Яаж энэ шат руу гарах юм бэ? За тэгэхээр хоёр дахь баримт 1963 оны 11 сарын 22-нд болсон үйл явдал. За Америк нэгдсэн улсын Техас мужийн одоо Даллас гэдэг хотод ерөнхийлөгч Жо Кеннеди болохоор жагсаалаар бол явж байсан. Олон мянган хүн замын хоёр тал зогссон байсан. Гэтэл яасан бэ гэхээр гинт буун дуу гарсан. Кеннеди болохоор тухайн үед бол амиа алдсан. Дэлхийн хамгийн алдартай алгын нэг болсон энэ явдал нь болохоор өдөө хүртэл олон нууцыг дагуулж ирсэн хэвээр байгаа юм байна. Тэдгээрийн хамгийн эвгүй нь болохоор бабушка гэдэг хатагтай юм байна. Аллагын дараах мөрдөн байцаалтанд одоо цагдаа нар камертай байсан гэрчүүдийг бол хайж эхэлсэн. Ихэнх камертай байсан хүмүүсүүдийн нэр нь бол тодорхой болсон. Гэвч нэг эмэгтэй болохоор хизээж тогтоогдоогүй юм байна. Тэр эмэгтэй болохоор Оросын загварын хэлбэртэй одоо альчуур толгоондоо ороочихсан байсан. Тийм учраас тэр эмэгтэй болохоор бабушка хатагтай гэж бол нэрлсэн юм байна. Тэр болохоор яг буун дуу гарах мөчөд болохоор камера төхүүлэн зогсож байсан. Хажууд хүмүүсүүд нь болохоор бүгд суугаад гүүгээд замаа хааж байхад тэр огт хөдлөхгүй камера барьсаар хэвээрсэн юм байна. 1970 онд болохоор Beverly Oliver гэдэг нэртэй эмэгтэй би бол тэр хатагтай юм а гэж бол мэдээлэл хийсэн. Тэр болохоор тагнуулын ажилтан бол миний камерыг хурааж аваад тэр бичлэгийг өдөө хүртэл нийтлэхгүй байгаа гэж бол тайлбарласан юм байна. Гэвч түүний мэдээлэл болохоор итгэмжлэгдээгүй юм байна. 1963 онд Beverly болохоор 17 настай нэмгэн биетэй залуухан охин бол байсан. Харин бабушка хатагтай болохоор бүдүүвтэр одоо биетэй том эмэгтэй бол байсан. Тийм учраас дэлхийн нийтэд болохоор маш эргэлзээтэй зүйл төрсөн. Жинхэнэ бабушка хатагтай яг үндэ хэн байсан бэ? Оросын холбооны одоо тагнуулж байсан уу? Эсвэл нууц одоо агент байсан уу? Эсвэл камертай зэвсэгтэй халуурчин байсан уу? 60 жил өнгөрсөн ч энэ нууцыг хинж тайлж чадахгүй хэвээр байгаа юм байна. Гэхдээ яг үндэ энэ хүн хэн бэ? Дэлхийн хамгийн аимшигтай аллуу болж байгаа чинь энэ эмэгтэй гинт гараад ирэхээ.
Одоо хэргийг мөрдөхөд бол амархан штэ тий ингээд техникэнд хөгжчихсэн бүх юм ингээд дийлтод байхад 60 жил өнгөрсөн чинь энэ хүнийг олж чадаагүй нэгдэж одоо юу гэсэн үг юм бэ? За тэгэхээр 3 дахь брэнд. За энэ болохоор ердийн нэгэн дэлгүүрийн гадаа болсон үйл явдал юм байна. Туркийн Дели дээр Махалеси гэдэг дүүрэгт болохоор нэгэн дэлгүүрийн эзэн Сирдан Беничи гэдэг хүн одоо дэлгүүрийнхээ гадаа зогсож байсан байна. Гэнэт хар хувцастай нэгэн эрг одоо хажуугаар нь өнгөртөө мөрөн дээр нь бол хүрсэн. Сирдан болохоор гэнэт харахад асар хурцтай том ачааны машин хажуугаар нь бол давхиж явсан байна. Түүний зогсож байгаа газрын одоо машины ард байсан том төмөр хаалга сулран унах гэж байсан. Яг Сирданы зогсож байгаа хэсгээр бол дайрах байсан юм байна. Гэвч мөрөнд нь хүрсэн хүний одоо улмаас Сирдан болохоор арагшаагаа хариж бултсан учраас хаалга нь болохоор яг ойрхон зурж унсан юм байна. Сирдан болохоор талархах гэж харсаж яасан мэхрээ тэр хар хувцастай хүн гинэд алга болсон юм байна. Хаашаа явсан тодорхойгүй CCTV-д болохоор бүрэн нь одоо төрх нь харагдаагүй. Ачааны машины жолооч болохоор хожим ирээд уучлахгүйсэн. Гэвч Сирданы аймаг аварсан тэр нэгнийг одоо хинч хараагүй. Энэхүү видео нь интернетэд дэлбэрсний дараа яасан бэхээр 3 онол хүмүүс бол дэвшүүлсэн. Эхнийх нь болохоор сахиусан тэнгэр одоо түүнд мэдгэлтгүйгээр бол түүнд тусалсан гэж бол итгэж байгаа юм байна. Хоёр дахь нь болохоор time traveler буюу одоо нөгөө цаг хугацаагаар аялагч хүмүүс болохоор өөрийг нь аварсан гэж үзэж байгаа юм байна. Гурав дахь нь болохоор Сирдан өөрөө тэрээр болохоор ирээдүгээс ирж өөртөө тусалсан гэж бол тайлбарлаж байгаа юм байна. Та нар ихтэй имжлэг харж байна уу? Энэ мөрөн дээр нь зогсон хүн хитрхи тайван харагдаж байна та нарт. Ачааны машин зурж тухайн хаалгыг унгана гэдгийг энэ хүн яаж урьдчилан мэдсэн байж болох вэ? Энэ үнэхээр санамсаргүй тохиолдол уу эсвэл жинхэнэ сахиусан тэнгэр үү? Таад минь юу гэж бодож байна? Комментээр бичүүлдэгээрэй. Надад бас үнэхээр нэг сонирн зүйл тохиолдож байсан. Тэрний үе гэхээр манай аав анхныхаа машиныг ол авч явах үед би бол хүүхдэрээ байсан. Тэгээ яасан бэ гэхээр манайх болохоор уулан дээр амьдардаг одоо том байшинтай байсан. Тэгээд бороо ороод одоо зам ингээ хагарах үед манай аавын машин дугуйн гацаад тэгээ найз нь ингээд хоошоо татчих жоохгүй машин. Машин татаж гарах үед болохоор манай одоо хамаатны эгч бит хоёр бол байсан. Би урд суужсан. Манай хамаатны эгч одоо хойно суужсан. Тэгсэж яасан бэхээр манай аавын машин механик хараатайсан учраас одоо шууд кардан буугаад уулнаас доош ингээ машин өөрөө ямар ч жолоодохгүйгээр ингээ шаригдчихэж байгаа байхгүй юу? Би чинь тухайн үед чинь 2 илүү 3 дугаар анги байсан. Тэгээд айгаад одоо хамгийн урталт суужсан учраас ингээ доошоогоо ингээ шалвч руугаа ингээ нуугдчихсан. Манай эгч ингээ сандлаас ингээ зурчихсан. Хамгийн амар доор нь ингээ айлууд байсан байхгүй юу. Тэгээ жоохон дөргөөд ингээ зогссон байхгүй юу. Тэгээ би яасан бэ гэхээр ингээ хаалгаа ингээ нэгээ гарах гэсэн чинь миний ингээ хаалга гацчихсан заяа. Тэгээ яасан бэ гэхээр айлын амбаар ингээ мөргөд 2 шонгийн голоор орчихсан байвал яах вэ? Хэрвээ эгч бит хоёр ингээ тэр шонгийн мөргсөн эсвэл одоо өөр хажуу талаар нь ингээд шаригдсан болвол яг үндэ амиа алдах бүрэн боломжтой байсан байгаа байхгүй юу. Тэгээд энэхүү үйл явдалтай айгүй жоохон төстөө санагдлаа. Тухайн үед гэхдээ намайг бол аварсан зүйл нь бол би бол бурхан гэж бол итгэж байгаа. Тэгэхээр хүмүүсүүд итгэж байгаа одоо сахиусан тэнгэр аварсан байж магадгүй гэдэг итгэл үнэмшилт болохоор би лав үнэхээр бас итгэж байна. Тэгэхээр та админстаа иймэрхүү үйл явдал хэрвээ тохиолдож исэн бол комментээр бас бичүүлдэгээрэй. За тэгэхээр дараагийн баримт орохсон мөн төр завсарлаад би CU-гийн одоо энэ смутиг уухгүйгээр зөв идэж үзэх гэж байна. Тэгээ яагаад вэ гэхээр органик жимс учраас дангаар нэтсэн ч болно гэж бол бодчихъя. Миний гартаа орж байгаа төрөл нь болохоор бууцай, одоо ногоон элем, киви, манго орсон смути юм байна. Яг л жимс үү штэ. Одоо 100 болохоор хална штэ. Тийм учраас хөнгөн сэрүүхэн мэдрэмж авах гэсэн бол үүнээс бол нэгийг аваад уучихад бол зүгээр л юм байна. За тэгэхээр дараагийн баримт. 1964 оны 100 Английн одоо Кирлэл хотын иргэн Jim Tableton болохоор гэр бүлийнхэнтэйгээ одоо Бург марш руу бол зугаалгаар явсан юм байна. Тэр өдөр болохоор охин Элизабетийн шинэ хувцсыг зурагт буулгахаар бол шийдсэн. Тэр үед болохоор хэд хэдэн зураг авсан. Гэхдээ эргэн тойронд нь хинч байгааг бол тэд нар угаасаа мэдчихсэн. Гэвч зураг нь гараад ирсэж яасан бэ гэхээр Элизабетийн арын дэвсгэрт хэн нэгэн зогсож байгаа зураг байсан юм байна. Тэр зураг нь болохоор цагаан хувцастай, учир битүүлэг малгайтай, харанхуй шилтэй. Яг л одоо сансрын нисгч шиг бол харагдсан юм байна. Темплтон болохоор зургийг бол цагдаа нарт хүргэсэн. Цагдаа нь болохоор ямар ч онцгой зүйл байхгүй гэж бол тайлбарлсан. Фото компани болохоор тухайн зургийг шалгаад хуурамч эдийн нотолбол одоо мөнгө шагнал өгнө гэсэн олон нийтэд тайлбар өгсөн. Тэр үед болохоор тэр шагналыг хинч нэхэж аваагүй юм байна. Гэвч хамгийн гайхалтай нь болохоор дараа нь болсон. Зураг авсны 2 хоногийн дараа болохоор өмнөд Австралийн Вамуриа хотод болохоор нэгэн одоо туршилт явагдаж байсан юм байна. Гэтэл туршилтаа зогсоосон. Тэр ажилчид болохоор мэдээний сонинд болохоор тухайн одоо сансрын нисгчиг охины ар зогсож байгаа хүн шиг яг л бидний харсан дүртэй яг адилхан байна гэсэн тайлбар өгсөн байна. Тухайн хүмүүсүүдийн харсан үзэгдэл нь болохоор Темплтоны одоо зураг авсан газартай холбоохон байсан. Зарим эрдэмтэд болохоор маш энгийн тайлбар гэж бол хэлдэг. Темплтоны одоо эхнэр камерын талбарт орж ирсэн байх. Хэд гэрэлцснээс цэнхэр хувцсан цагаан болсон байж магадгүй гэдэг тайлбартай байна. Гэвч хүмүүст болохоор 2 асуулт төрсөн. Австралид болсон явдлыг хэн тайлбарлах юм бэ? Jim Templeton тухайн зурган дээр яг үндэ юу болгосон юм бэ? Энэхүү тохиолдол одоо хүртэл нууц хэвээр байгаа юм байна. 3 удаагийн давхцал гэхээр яг үндэ энэ охины ард хэн зогсож байгаа юм бол заримдаа сүнслэг биетүүд камер дээр тусгахна гэж байх уу? Над бүр хэлэгч угаалга. Угаасаа юу ч хэлэх үү те. Би ч тайлбарлаж чадахгүй юм.
За тэгэхээр дараагийн баримт. Оросын Сибирийн одоо тайгын гүнд болохоор 130 фунт өндөр 330 фунт өргөн аврах том чулуун бүтэц зодол нуугдаж байт юм байна. Орон нутгийнхын үүнийг болохоор галт бүргэдийн үүр гэж бол нэрлэдэг. Тэд энэ газрыг болохоор муу газар гэж үзэж ойртохоос зайлсхийдэг юм байна. Тэдний итгэх болсон шалтгаан юу вэ гэхээр энэ газарт ойрцох хүн бүр амьтад хүртэл алга болдог гэгцтэй юм байна. 1949 он хүртэл энэ тоог бол Орос эрдэмтэд мэдэхгүй байсан. Тэгэд 49 оны геологч Вадим Клокаков анх судлахаар очсон. Дундаа хагас тойрог хонхорхоо бүхийг галтуул шиг харагддаг. Налуу болон тогооны дотор мод огтхон ч урахгүй байсан. Клокаков болохоор дүгнсэн 1908 онд дэлбэрсэн Тункускийн метеортын хэсгүүдийн нэг байж магадгүй гэдэг юм байна. Гэвч дараагийн судалгаагаар болохоор тухайн тоогоо тухайн метеортоос болохоор 400 жилийн өмнө бүрлдсэн болохыг тогтоосон юм байна. Тэм учраас түүний онол нь болохоор худлаа байсан. 2005 онд болохоор дахин том судалгаа хийсэн. Туршлагатай одоо геологч Евгений Воробьев болохоор багийн толгойлогчоор томилогдсон. Тэд тогоонд ойрт туссан болохоор Воробьев генет одоо нуурж унаад зүрхний шигдээсээр нас орсон юм байна. Дараагийн судалгаанууд болохоор 2006 он, 2008 он, 2010 онд явагдсан. Эдгээр цугласан датанд хачирхалтай зүйлүүд бол илэрсэн. Тогооны ойролцоох модны цагирга нь болохоор Чернобылийн ой мэт хэвийн бус одоо хурдан өссөн байсан. Энэ нь болохоор хоёр одоо шинэ онолыг дэвшүүлсэн. Нуугдмал цөмийн станц газар дор байж магадгүй. Эсвэл цөмийн түлштэй одоо онгоц газарт буусан байж магадгүй гэгцтэй байна. Тэм учраас өнөөдрийг хүртэл Потомскийн тоогоо хэрхэн хүмүүс нь одоо хүртэл талигдаагүй хэвээр байгаа юм байна. Гэхдээ амар сони энэ нутгийн хүмүүс ийшээ ойрцсон хүн гэлтгөө бүр амтан хүртэл нас бардаг гэдээ ахчин. Утсан эрдэмтэн болгон амиа алдахаар чинь энэ магадгүй хараагцсан газар гэгддэг нь үү? Эсвэл заримийнх нь одоо таамагаар цацар идэх бодис одоо доорн байгаа юм уу? Тад минь юу гэж бодож чинь комментс дээр бичүүлтэйгээрэй. За тэгээд энэхүү дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн таалагдсан бол лайк дараа саппортрахаа битээ мартаарай. За тэгээд бидэрт одоо үлдсэн 4 баримт үлдсэн байгаа. Үлдсэн 4 баримт нь болохоор хинж тайлж чадаагүй хачирхалтай нууцуд байгаа. Тэм учраас та хэд минь part 2-ыг үзэх хүсвэл part 2 гэж үзээрэй. Олон санал авах юм бол би part 2-оор дахин та бүхтэй уулзах болно. Өөнөрөө subscribe дараад хонхоо хасаага битээ мартаарай. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Вадим Клокаков анх судлах. Вадим Клокаков анх судлахаар очсон.